Саг видео үзүүлж байна. Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна. 1949 онд Ал Фаласигийн гэр бүлийн үр удмыг залгамжлан төрсөн Мохаммед бин Рашид гэх хүү мэндэлсэн цагаас эхлээд л хэмжээлшгүй хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн болжээ. Тэрээр эрх мэдлийн ашиглан 1995 онд Дубайн ханхуу болсон ба бүр цаашлаад 2006 онд Дубай хотын захирагч болон өргөмжлөгдөжээ. Үүнээс хойш төд туталгүй Арабын нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдсон ажилласан түүхтэй. Ингээд үргэлжлүүлэн түүний ажил хэрэг, хувийн амьдрал, өр хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилццгаая. 1. Тэр хүйсийн эргэдэгч байдлыг дэмжигч. Сүүлийн хэдэн жилүүдэд хүйсийн эргэдэгч байдлыг хангах асуудал Мохаммедийн хувьд нэн төрөний чухал асуудлуудын нэг байлаа. Тэрээр Арабыг 2021 он гэхэд дэлхийн эргэдэгч орнуудын нэг болгоно гэдэг зорилт тавьсны үндсэн дээр цалингийн ялгаа болон ажил амьдрал дээр хэрэгжүүлж болох хүйсийн байдалтай холбоотой хурцдмал асуудлуудыг тайлбарладаг Арабын хүйсийн тэгш байдлын хөтчийг гаргаж байна. Ингэснээр ойрох дорнодод эмэгтэйчүүд сонгуульд оролцох хэрэгтэй болсон. Засгийн газарт эмэгтэй гишүүн ажиллаж байгаа. Дан эмэгтэйд цэрэг бүхий цагдаагийн анги нэгтгэл байгуулсан зэрэг ахиц дэвшил гарсан байна. 2. Тэр дэлхийн хамгийн өндөр барилгыг бариулсан. Бүх зүйл дээр нэгт байхыг хүсдэг Мохаммед бин Рашид нь дэлхийн хамгийн өндөр барилгыг бариулахаар шийджээ. Ингэснээр тэр Бурж Халифа гэх энэхүү цамхгийг бариулсан ба өндөр нь гэхэд 830 м бол 24348 цонхтой 163 давхарж. Иймдээч тус цамхаг нь баригдсан цагаас эхлэн архитектурын олон шагнал хүртсэн байдаг. Мөн Арабын захирагч маань барилга байгууламж барих дуртайгаа нэлээд хэд бадалсан. Үүний баталгаан дэлхийд өндрөөрөө 3 бичигддэг зочид буудлуулах Бурж Ал Арабыг бариулсан явдал юм. 3. Сансрах тургун аялалд дурлагч. 2017 онд Мохаммед бин Рашид нь Арабын сансрын нисгэгчдийг бэлтгэх цаг нь болсон гэж үзээд захим хуудаснуудаар дамжуулан сонирхож буй залуусыг бүртгэж эхэлжээ. Гол шаардлага нь гэхэд ердөө л Арабын иргэн байгаж. Хуудсан тавигдсанаар шалгарсан оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж 2 удаагийн ярилцлага авсны дараа хариуг нь энэ оны сүүлээр зарлах гин. Мохаммед энэхүү санаанд бүрэн дүрэн итгэлтэй байгаа гэдгийг мэдгдсэн бөгөөд гэлсэн үгэндээ Арабын нэгдсэн Эмират улсын ард иргэд даваа бүрийг давах болно. Боломжгүй зүйл гэж үгүй хэмээн итгэдэг эдгээр хүмүүст ямар ч зүйл тохиолдсон бид хамтдаа даваад л гарна хэмээжээ. 4. Дүүний найз нөхдийн хүрээ маш өргөн. 2017 онд Их Британд болсон Royal Windsor Endurance Racing үеэр Мохаммед бин Рашид нь эртний танил 2 дугаар Элизабет хатангаандаа таарж хууч хөрчбүү зургууд захим ертөнцид тарсан. Тэд энэ үеэр хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, түүхэн замналын талаар яриа өрнүүлсэн гэдэг. 5. Диана Гүнж бас түүний найз. Их Британий эрхэм дээдсүүдийг ярил 1989 онд Buckingham Palace-д болсон орон хоолыг дурлсахгүй өнгөрч болохгүй. Тос бичлэгдэр Диана Гүнжтэй Мохаммед нар өөдөөдөөсөн харан маш чухал зүйлийн талаар ярилцаж буй хэсэг бичигдэн үлдсэн байдаг. Олон нийтийн яриагаар Диана Гүнж Мохаммед нар эх орныхоо нийгэм, боловсролын салбарыг хэрхэн авч явж байгаа тал дээр гүн гүнзгий сэтгэлдээ үлдсэн байсан гэдэг. Эрхэм дээдсүүдийн харилцах холбоо энд хүрээд дуусаагүй. Portraits of a Princess Travels with Diana гэх намтар уран бүтээл дээр Диана Гүнжийн нисэх онгоцны хөөрөх цаг хойшлогдсон тул Шейх өөрийн хувийн онгоцоор үйлчилж байсан талаар сонирхолтой хэсэг гардаг үлээ. 6. Тэр Дубай хотыг мөхлийн эрмэгт байхад нь босгож чадсан. 1966 онд газрын тосны томоохон нөөцийг илрүүлснээс хойш Дубайн хүн ам 1968-аас 1975 оны хооронд 300% нэмэгдэж 1990 оны Персийн болонгийн дайны үеийг хүртэл хангалттай хэмжээний хөрөнгө мөнгөтэй байсан билээ. Харин дайн эхэлснээр хөрөнгө оруулагчид хувьцаа, хөрөнгө оруулалтаа буцаан татж Дубайн эдийн засаг эрсдэлтэй байдалд орсон түүхтэй. Харин энэ үед Мохаммед бин Рашид бүх анхаарлаа Dubai Ports World буюу дэлхийн хамгийн том далайн зогсоолыг байгуулах Dubai Internet City хэмээх компаниудад татварын онцгой урамшуул бүхий хөтөлбөрийг үүсгэж хотдон бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр тун сэргэлэн ажилласан байна.
Түүний энэхүү бодлогын үр дүнд Дубайн хөгжил тасралтгүй үргэлжилж 2013 онд хамгийн их жуулчин хүлээж авсан орнуудын 7-д бичигдсэн бөгөөд 2020 онд 20 сая жуулчин хүлээн авна гэсэн тооцоо гарсан. 7. Дэлхийн хамгийн том агаарын тээврийн Авиа компани 1980 оны үед нээлттэй тэнгэр хэмээх дүрмийн улмаас Перс болон Дубайн хооронд хурцтмал байдал үүсэт байлаа. Багаар Персийн агаарын компаниуд Дубай руу чиглэсэн нислэгүүдэн багасгаад байсан тул Мохаммед бин Рашид үүнийг өөрийн аргаар нь шийдсэн түүхтэй. 1985 онд Дубайн иргэний агаарын тээврийн газрын дарга байсан тэрээр 10 сая орчим $10 зардал бүхий Арабын агаарын авиа компаниг үүсгэн байгуулж авга ахыгаан дараагаар нь 50 ажиллуулсан. Ингэснээр Дубайгаас 7 хоног бүр 3600 нислэг дэлхийн 81 орны 140 гаруй хот руу хийгдэж хэмжээ болон зорчигчдынхон доогоор дэлхийд 4-т жагссан байна. 8. Тэр шүлэг бичих дуртай. Энийх ажил улс төрийн чухал уулзалтуудын хажуугаар тэр цаг гарган шүлэг бичих дуртай гинэ. Багохас Араб Набати шүлэг Магдалины өрн яруу найраглалд умбах дуртай байсан тэрээр өөрийн сонирхлоо дагаагүй учир нь Дубайн захирагчийн хүү болж төрсөнд оршино. Гэсэн ч тэрээр өөрийн бичсэн бүтээлүүдийн олон дийл гаргалгүй дахин сайжруулж нэгтлээд хэдэн жилийн дараа өөрийн нэрийг бичин нийтэлдэг ажээ. 9. Түүний асар том хөлөг онгоц. Энэ бол зүгээр ч нэг хөлөг онгоц биш. Энэ бол асар том хөлөг онгоц үлээ. 162 метрийн урттай 115 зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий тус хөлөг онгоц нь дэлхийд 3-т жагсдаг байна. $400 сая бүтээгдсэн уг хөлөг онгоцыг платиниум, пенхендл, голден стар зэрэг нэрээр нэрдэж байсан ч яг тохирох нэр Дубай гэх нэрийг нь Мохаммед өгсөн юм. 10. Захим сүлжээний од. Instagram дээр 2.9 сая, Twitterт 8.7 сая дагагчтай тэрээр техник технологийн хөгжлийг ашиглан дэмжигчдтэйгэн харилцах тун дуртай. Түүний оруулсан зураг мэдээнүүдээс аялал болоод шинэ дүрм журмыг хэрэгжилт, үйл явдлын талаар мэдэх боломжтой. Үүгэрч зогсохгүй орчин үеийн технологийн дэвшлиг ашигласнаар өөрийн орны ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх, гадаадын орнуудад эх орноо сурталчлах зэрэг давуу талтай байдаг ажээ. Мөн тэрээр ард иргэдтэйг селфи хийхээс ч татгалздаггүй. 11. Гэр бүлээ гэсэн сэтгэл. Тэрээр нийт 6 удаа гэрлэж 23 хүүхдийн эцэг болж байна. Дүүний эхнэр Гүнж Хая бинт Ал Хүсейний өгүүлснээр Мохаммед бүх хүүхдүүдийн ижил хайрлаж тэднийг яг л жирийн хүүхдүүд шиг гадаагарч тоглохыг хүсдэг байна. Энийн зөвхөн тэдэнд хөгжилтэй дурсамж үлдээгээ зогсохгүй дархлааг сайжруулдаг гэдэгт тэр итгэдэг аж. Аавын гараас гадна гэр бүлийнхэн нийт хөрөнгө нь $4 тэрбум их гэгддэг тэдэнд дутагдж гачигдах зүйл байдаггүй нь мэдээж. 12. Тэр боломжтой бол бүгдэд туслахыг хичээдэг. Гайхалтай нэгэн жишээ дурдахад 2017 онд цөлд хаягдж үлдээд байсан 3 охиныг тэр аварсан билээ. 50 км үргэлжилсэн харанхуй цөлд 3 охин ундаг дугуйтай явж байгаад нэг нь элсэн донхолдож дугуйныхын суудал мултарч засах аргагүй болжээ. Үүнийг сонссон Мохаммед бин Рашид яаралтайгаар тэдэнд туслахаар очсон байна. Ингэснээр охид амьд үлдэж чаджээ. Тэрээр охидыг гэрлүүн явуулахаас өмнө тэдэнтэй зураг авах болоод амжсан бөгөөд энэ нь түүний нинжин сэтгэлийн илэрхийлэл болсон юм. 13. Бусдыг үргэлж урамшуулдаг. 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын 46 хүмүүлгийн ажилтны шагнал хүртсэн бөгөөд тэдний нэг нь 82 настай Фатима Али Ибрахим юм. Тэрээр Арабын хамгийн өндөр настай хүмүүлгийн ажилтан гэдгээр нь алдаршсан төдийгүй Рамадан хэмээх мацаг барьдаг үйл явдлын үеэр ажилчдад хоол зөөж өгдөг байжээ. Фатимагийн энэхүү сайхан сэтгэл болоод бусад нинжин хүмүүсийн сайн үйлсийг Мохаммед үргэлж анхааралтай авч шагнаж урамшуулах тун дуртай байдаг. 14. Тэр боловсролын салбарын хөгжлийг нэн түрүүнд тавьдаг. Arab Thought Foundation-с гаргасан мэдээлэлд араб хүүхдүүд ном уншихад жилд дунджаар 6 минут зарцуулдаг гэснийг шейх сонсоод намайг амьд байхад л биш шүү хэмээн хэлсэн байдаг. Ингээд 2007 онд тэрээр араб даяар ном унших тэмцээнийг зохион байгуулж үүний ачаар хүүхдүүд ном унших сонирхолтой болжээ.
Гэвч тийм ч Мохаммед дэлхий дээрх ядуу давхаргын 1 сая хүүхдийн боловсролд зориулах хандивын анги зохион байгуулсан. Ингээд олон нийтээс 165 тэрбум дирхам цуглуулж, үүн дээр мөн тэрээр мөнгө нэмэн нийт 3.5 дирхам болгон хандивлжээ. 15. Тэр Англи дахь сүмийг аварсан. Godolphin Cross гэх Английн Корнуоллийн жижиг тосгоны оршин суугчид Методист сүм сургуулийн танхимын алдах дээрэн тулсан тул Шейхээс тусламж гуйжээ. Харин Мохаммед бин Рашид энэ талаар сонсоод зарах хүннээс их мөнгө хандивлаж, оршин суугчид сүмийн бүрэн бүтнээр нь авч хоцорч чаджээ. Гэхдээ яагаад заавал Мохаммед гэж та гайхаж байна уу? Учир нь Корнуол тосгонд арабын шейхын морины жүчээ байрладаг аж. 16. Сургуулийн хүүхдүүд дээр зочлон ярьдаг. 2017 онд сургуулийн ойролцоо явж байгаад орж үзэхээр шийдсэн түүнийг сурагчид хараад маш их баярлжээ. Гэхдээ энэ бол сурагчид дээр анхнуудаа зожилсон биш байлаа. 2016 онд тэрээр 9 настай охиныхоо ангийнхан дээр очиж байсан удаатай. 17. Морин уралдааны хобби. Морин уралдааны тэмцээн хил ам дагуулсан спортчил түүниймэр бараг биднээс ч илүү амьдардаг гэдгийг үгүйсгэж болохгүй. Америкийн нэгдсэн улс, Англи, Австрал, Фермтэй Дарли стад гэх дэлхийн хамгийн том морин үржүүлгийн газрын эзэн тэрээр Way World Endurance Championship-д уяачин хуваар төрүүлжүүлсэн удаатай. 18. Хараа муутай хүмүүс туслахаар хичээнгүйлэн зорддог. 1999 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын хараа гүйдлээс сэргийлэх төвөд хамтран Vision 2020 The Right to Sight хөтөлбөрийг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд дэлхийн нийтийн хэмжээнд нүдний хараа муудах, сохрох эмгэгээс сэргийлэх зорилго бүхий үйл ажиллагаа байсан билээ. Энэ талаар сонсоод Мохаммед бин Рашид Нуур Дубай гэх хараа муутай хүмүүс зориулсан эмнэлгийн үйлчилгээг хэрэгжүүлсэн байдаг. Түүний гол зорилго нь энэхүү үйлчилгээг 1 сая хүнд үзүүлэх байсан боловч 2011 онд 5.4 сая хүн хамрагдсан гэд боддоо. 19. Иш татах дуртай. Дэрвэл маш зэзэн зэлмэг нэгэн бөгөөд яриандан өргөлж санаа авмаар гайхалтай ирчүүж өгсөн зүйлүүдийг ярьж, бусдад дэмжлэг үзүүлдэг. Түүний зарим ярианаас иш татвал боломжгүй гэдэг үг өдөрдөгч хүний үгийн санд байх ёсгүй. Дулгарсан асуудалд маш том байсан ч хамаагүй этгэл зүтгэлийн үр дүнд даван туулах болно. Цаг хугацаа хязгаартай. Хүсэл мөрөөдөл хэмжээшгүй учраас би үргэлж яарч байдаг. Хэмээж. 20. Андивлагч. 2015 онд хичнээн зүүн Рохиния хүмүүс Мянмараас дөрвөн зогтсон билээ. Ингэснээр Мохаммедийн удирдлага дор нийт 1000 тонн хөрхөөц хэмжээтэй майхан, шумуулын тор, гонжил зэрэг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Бангладеш руу явуулсан нь 480 мянган Рохиния хүмүүс тусламжуулан очжээ. Энэ талаар түүнээс асуухад бид чадах чинээгээр дахиад тусламж хөргүүлэх болно. Тэгж байж энэ хүмүүс энгийн амьдралд хурдан орж амар амгалан байх болно. Арабын нэгдсэн Эмират улс нь тэднээс хариуд нь ямар нэгэн зүйл хүсэхгүй бөгөөд зөвхөн тэдэнд туслаж доктортой амьдралаа зохицлооход нь дэмжихийг хүсэж байна гэжээ.